За үйл хөдлөлийн төрөнгөтэй холбоотой харилцаанд яагаад заавал нотариотоор орох хэрэгцээ шаардлага үүсдэг вэ? За тэгэхээр дундын өмч хөрөнгийг дангаар шийдвэр гаргаж худалдах, борлуулах, шилжүүлэх боломжгүй талаар өмнө ярьсан жишээ болгоод аав ээж хүүгийн талаар ярьсан байгаа. За тэгэхээр магадгүй аав ээж хоёр нь тухайн байрандаа хайртай. За тэгээд худалдан борлуулах нүүх бодлого байгаа бол хичнээн хүү нь хүссэн ч гэсэн тухайн байрыг худалдах боломжгүй гэсэн үг. За хууль зааснаар үйл хөдлөлийн төрөнгөтэй холбоотой харилцааг заавалчгүй нотариотоор орж гишрүүлэх ёстой байдаг. За яагаад гэхээр нотариот маань өөрөө талуудын эрх ашигыг хөндөгдсөн байна уу? Хуулийн хүрээнд хийгдэж гинүү гэдгийг бүгдийг нэгт шалгадаг. За ингэснээрээ магадгүй аав ээжтэй мэдэгдэлгүйгээр тухайн байрыг борлуулах ямар ч боломжгүй буюу аав ээжийн эрх ашигыг хамгаалаад байна гэсэн үг юм. За тэгэхээр эндээс юу гэж ойлгох вэ гэхээр үйл хөдлөлийн төрөнгөтэй холбоотой ямар ч харилцаа үүссэн та нотариотоор орж гэрчлүүлснээр тухайн харилцаа маань өөрөө хууль ёсны байдаг шүү гэдгийг ойлгож авах нэ.